Сэтгүүл зүйс судалдаг сонирхдаг хүмүүст үзэхэд тохиромжтой кинонууд Part 1 Frost Nixon. Энэ кино бол Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч асан Ричард Никсон болон сэтгүүлч Дэвид Фростын хооронд бодит ярилцлагад үндэслсэн кино юм. Кино 1974 оноос эхэлнэ. Watergate-ийн дулааны дараа Никсон огцорч цагаан ордныг орхидог. Улс төрийн хувьд түүнийг бүрэн буруутгасан ч тэр хизээч олон нийтийн өмнө өөрийн энэ үйлдэлээ тайлбарлаж байгаагүй. Харин 3 жилийн дараа Британи сэтгүүлч Дэвид Фрост Никснийг камерны өмнө суулгаж чадсан. Фрост улс төрийн сэтгүүлч биш, харин олон нийтэд танигдсан шоу өткөгч байсан ч гэсэн энэ ярилцлагад тэр бэр ихээхэн бэлддэг. Киноны гол үйл явдал нь энэ ярилцлагыг тойрсон үйл явдлуудаар өрнө. Фростын багийнхан Никсний өнгөрсөн үйлдэлийг баримтаар шалгаж асуулт бүрийг урьдчилан төлөвлөн бэлддэг. Харин Никсон өөрийн нэр төрийг хамгаалахын төлөө ярилцлагыг өөрт ашигтай байдлаар хөтлөхөөр оролддог. Эхний хэсгүүдэд Никсон аядуу тайван туршлагатай хариулж Фростын оролдлогод сулхан мэт харагдана. Гэвч ярилцлага үргэлжлэх тусам уур амьсгал ширүүн болж сэтгэл зүйн дарамт, итгэлийн сэв, үнэнтэй нүр тулах цаг ойртож эхэлдэг. Сүүлийн хэсэгт Фрост нэг чухал асуулт тавьдаг бөгөөд энэ агшин бол киноны хамгийн оргил. Ямар нэгэн хашгираа, сүржин үйлдэл гардаггүй, гагцхүү эргцүүлэл, хариуцлага, нэр төр, үннийг хүлээн зөвшөөрөх тухай гардаг бүтээл юм.